Сэтгэл гэх юм бол маш өндөр байна. Ер нь бол уул уурхайн салбар, мал аж ахуйн сектор зэрэгцэн оршихуй гэдэг асуулт олон тавьдаг шүү дээ. Ягаад гэвэл уул уурхай өөрөө сөрөг нөлөөтэй, мал аж ахуй бол бэлчээрийг ашигладаг. Тэгэхээр мал аж ахуйн салбар, уул уурхайн салбар зэрэгцэн оршихуй гэдгийн тод жишээ бол энэ юм болов гэж бид нар бодож байгаа. Тэгэхээр Өмнө Говь аймагт одоо уул уурхай оршиж байгаа энэ суманд бол тэмээ сөрөг, одоо цөм сөрөг, бөөгнөсөн ийм сум байгаа. Тэгэхээр энэ түүхийн эдийг нь бид нар зах зээлд нийлүүлэх малчтын амжиргааг дэвшлэхэд бол юу хийх вэ гэдгийг л төслийнхаа хүрээнд маш их бодсон. Тэгэхээр яаж малчтын амжиргаа сайжруулах вэ гэх юм бол ноосийн үйлдвэр аваад эцсийн бүтээгдэхүүн зах зээлээр борлуулагдсан цагт малчид нөгөө тогтмол харьцаанд орж ирэх байхгүй, эдийн засгийн харьцаанд. Тэгэхээр малын тоог нэмэгдүүл гэхээсээ илүү ноосыг авдаг үйлдвэрийг хөгжүүлээд эхлэх юм бол угаасаа малчтын амжиргаа дэвшлэн. Тэгэхээр бид нар галбын говь гэдэг брендийг бий болгохыг гэдэг энэ ажлыг эхлүүлсэн. Тэгэхээр галбын говь брендийг бий болгохын тулд ноос өрөө их дулаахан шатан папс шаталтай. Тэгэхээр бид нар ажлын хувцас хийхэд бол маш тохиомжтой тэгээд одоогийн ашиглагдж байгаа ажлын хувцсны одоо загварын дагуу бүтээгдэхүүнүүдийг яг бүгдийг Монголд үйлдвэрлээд хийж гисэн байгаа. Тэгэхээр энэ бол энэ ажлын гол амжилт нь юу вэ гэхээр тэмээний ноосоор бүтээгдэхүүн хийж болох юм байна, ажлын хувцас хийж болох юм байна, үүнийг ялангуяа эх орондоо хийж болох юм байна, экспортод гаргахгүй эх орондоо хийж болох юм байна гэдэг одоо үнэлтэнд хүрсэн. Тэгээд ямар ч гэсэн эх орондоо үйлдвэрлэх юм бол ажлын байр бий болгоно, үйлдвэр бүх сэрэг нь тийм ээ их олон талын ач холбогдолтой цаашдаа эргээд бол энэ малчтын маань одоо бидний хамтран ажилладаг малчтын маань амжиргаа бол дэвшлэх юм байна. Тэгэхээр бол Өмнө Говь өөрөө хотоос 600 км-т байрладаг харьцангуй хаслагдмал. За ялангуяа Өмнө Говь аймгийн малчид бол биенээс хол таруу байрлал та тий. Тэгэхээр тэд нэг өрх түүхийн эдээ үйлдвэрлэгчд өгөхөр маш их хүртэг зардалтай. Тэгэхээр чэнжүүд очиод нөгөө түүхийд нь аваад байгаа байхгүй. Тэгээ үйлдвэрт үнийг нэмээд өгөөдэй. Тэгэхээр бид нар энэ судалгаагаар юу мэдсэн гэхээр одоо энэ иймэрхүү одоо олонний хамарсан арга хэмжээгээр бол үйлдвэрлэгчд малчид одоо өнөөдөр 20 гаруй малчид төлөөлж ирсэн байна сумдаас. Тэгэхээр үйлдвэр малчид хоорондоо холбоо тогтоогоод түүхийн эдээ өгдөг авдаг гэрээгээ байгуулад хоршоо малчид дангаараа биш хоршоо нэгсэн зохион байгуулалтанд орох юм бол зах зээл түүхийн эдээ нийлүүлэх зардал нь буурна. Нөгөө талаар чэнжүүдгүйгээр шууд нийлүүлж өгөх. Тэгэхээр түүхийн эдийг ямар шаардлагаар үйлдвэр авахыг хүсэж байгаагаа малчтаа шууд хэлчихнэ. Тэгэхээр малчид үйлдвэрийн хооронд нөгөө шууд холбоо тогтоод тэгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүү дөхөн болох юм байна. Тэгэхээр энэ судалгааны гол давуу тал ерөөсөө малчтыг үйлдвэрлэгчтэй холбоё. Одоо төр засгийн бодлоготой нь уялдуулъя. Тэгээ эцсийн бүтээгдэхүүнүүдийг эх орондоо хий. Энийг одоо ялангуяа тэр одоо зам, тээвэр, байрлал, уул уурхайн салбарт одоо энэ дэд бүтцийн салбарт одоо тэр 175 мянган хүн ажилладаг тий. Тэгэхээр энэ 175 мянган хүний ажлын хувцас хэрэгцээ гэдэг ихэр чинь жилд нэг 80 мянган ажлын хувцасны хэрэгцээ байгаа байхгүй. Тэгэхээр 80 мянган ажлын хувцасны хэрэгцээний материал гэж бодглохлоор одоо маш их давуу гарч байгаа хгүй. Тэгэхээр энэ бүх давуу дандаа импортоор орж ирдэг. Тэгэхээр импортыг орлыг бүтээй түүхийн эд манай оронд байна. Тэгэхээр энийг одоо эх орондоо хийл гэдэг гол салаа яваад энэ санаа маань одоо биелэлээ олчлаа л да төслийн өрөө. Тэгэхээр энд бид нар бол одоо хамтарч ажиллаж байгаа бүх байгууллагуудаа маш их талархаж байгаа.